Одон дурсуух тавтамрал би бол хөтлөгчийн хот. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Од мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувг болон NTV телевизээр мөн 83.3 170 хөтөлбөрийн Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн батайхаа. Өдрийн мэнд. За сүүлийн хэдэн жил стартап гэж ярьцгаалаа. Хамгийн амжилттай Ирланд юм уу? Тий, одоо өмнөх дугаарууд дээр Эстони яригдсан хүмүүсийн нийтлэгээрээ Сингапур энтриг бол нэлээд мэддэг идэг. Тэгээд энэ дэс Ирланд хаягдаад тий байгаа юм шиг. Ер нь бол Ирланд, Эстони, Сингапур гэдэг нэг жижиг улсууд яаж юм амжилттай байдгийг талаар ингэ яриаддаг. Тэгвэл Ирландыг энэ удаа яг юу хийдгийг төрийн бодлого нь яг яад тий. Бидэд ойрд юу яриад штэ. Төрийн нэг үйлдвэрлэл үйлчлэгнээс гараад та тий төр үйлдвэрлэл үйлчлэгээ буюу энэ аж ахуйтай ойлтцохороо нэдэж явах юм гээд яваад байна гэдэг. Тэгвэл энийг яаж нөгөө улсууд зохицуулдیں۔ Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор тэр стартапууд гэдэг байгаа нь хүүхдүүд төрлөө гэж бодъё л да тий. Нэг хөлд ороод хэлд орох хүртэл нь тий байх ёстой шүү дээ. Нэг хөлийн дөрөнд гарын ганцхан гэдэг л үү. Тэгвэл улсыг нэг хүн гэж үзэх юм бол төр нь одоо толгой гэх юм уу, өрхийн тэргүүн гэх юм уу нэг юм байх хэрэгтэй болж шít. Бодлого чиглэлээ гаргадаг. Тэрнээс хүүхдийнхээ урд руу аваад ажиллаад байдаггүй те. Тэгээ яг энэ ялгаа зааг дээр эдний кейс яг ямар юм гэдгийг ярил илүү зүгээр. Дээр нь нөгөө стартапыг хийж байгаа одоо тэр гарааны бизнес дөнгөж ингээд нэг юм амжилттай гоё юм байна гэж сэтэд байгаа тэр хэсэг бүлэг анхдагчуудад бас сэтэл өгөхөр ийм нэвтрүүлэг гэж бодож бэлтгэж байгаа. За тэгэхээр зөв тогтолцоо гэж юу юм яах хэвээр юм те. За төрөөсөө эхлэе дээрэс нь. Ирландын төрийн энэ бодлого нь яах вэ гэхээр Ирланд улс одоо 7 сая орчим хүн амтай гэж байгаа хаа 24 оныхоор. Тэгвэл энэ жижиг улс яах вэ гэхээр одоо нэг аж ахуйн ч гэдэг юм уу юм үйлдвэрлэлийн чад амжилгын юм хэлэхээр IT чиглэл рүүгээ. За энэ IT чиглэл нь бас юу энийг мэдэхгүй ш манай монголчууд бүгд л мэдж байгаа. Тэгвэл яаж гардыг гэхлээр нэг хүмүүс нэгдэг ч дотооддоо манай Shark Tank чиглэл нэвтрүүлгээр явахлаар за наад чи одоо Монголдо хэр зарагдсан гэд эхлээд нэг эхний гарааны одоо шат дамжлага асуудаг те. Эднийх анханасаа 7 сая хүн буюу Монголд бол 3 сая 500 мянган хүн чинь бүр маш бага зах зээл учраас анханасаа дэлхийн зах зээл буюу 8 тэрбум хүн гэд харчгаа зах зээлээ. Ийшээ чинь энэ 8 тэрбум хүнд зориулсан гэд гарах юм бол улсаас чинь төрийг дэмжиж өгөө л гэдэг ийм л бодлого барьж байгаа. Юу юм биш үү? 5.5 юм биш үү? 5.5 тийм бага тий. Ер нь бол бага гэсэн утгаар хэлээд байгаа юм тий. За тэгэхээр ерөөсөө бизнес хийх гэж байгаа хүн анханасаа энийг инх бат авах болов гэхээс лүтэйгээр миний бүтээгдэхүүнийг дэлхийд тоох уу гэдэг асуултаас анханасаа эхэлдэг. Тэр анхныхаа эхлэлийг бүр оюутан байхаасаа тавьдаг тухай яриад байгаа. За Ирланд болохоор ингэдэг байгаа яг томорчоод дэлхийд хил хязгаар гэж гарах биш. Анханасаа хил хязгаар руу чиглэсэн том зорилготой байх хэрэгтэй. Яг тийм. Дээр нь энд бас нэг нуглаа гарч байгаа. Энийг залруулж байгаа нь юу гэвэл тэр том зах зээл нь өөрөөсдөөс нь хол одоо дотоод гадаад гэж анханасаа юм бариар хил байхгүй. Тэрийг дотооддоо биш гадагшаа гэд бас нуглаа битэг үсгэсээ зөв ойлгуулахын тулд юу гэвэл тэр дотоод чинь гадаад чинь нийлээд ерөөсөө 8 тэрбум зах зээл гэж бодож байгаа гэсэн үг. Тэрнээс зөвхөн гадаад руу шүү гэж туйлшрахгүй гэсэн үг тийм. За тэхийн тулд ийм бодлого баримтлахын тулд түр яг ямар үйл ажиллагаа хийдэм бэ гэхлээр ярианыхын хэлсэн төр зах зээл дээр ямар тоглогч өөрөө бол тоглогч биш. Тэ? Харин одоо зах зээлтэй холбогчийн үргийг гүйцэтгэх нь. Энэ нөгөө Монгол зүүрс зүгт надад их ойрхон санагдаад байсан. Нөгөө агтны биед газар үзээд аавын биед хүнтэй танилцгээд тэ. Аав хүүхдүүдийнхээ өмнөрөө ажилд хийж орж хийх биш. Хүүхдүүд нь бүр чадамжгүй болно тэ. Эсрэгээр хүүхдүүдэд харин тэр зах зээлтэй наваачиж хэрэгтэй хүмүүстэй танилцуулах. Тэр авил ажиллагааг л хийнэ л гэсэн үг. Тэгэл зогсно. Төрийн цар хүрээнд тэргүүрээ хязгаарлагдаад зогсож чинь гэсэн үг. За чи тэрнтэй холбогдсон бол би тэгвэл энэ чинь ингэж туслая гэж биш.
Та хоёрыг холбож өгвөл тэгэл би цаашаа болчих юм шүү дээ. Тий. Тэр нь болохоор яагаад гэвэл одоо хүнээр ч гэсэн агүй адилхан санагдаад байгаа байхгүй. Гаранти. Хүн ингээд улс нь өөрөө төрн гаранти өгөхлөр чинь өөр хүмүүс нэ стартапын анхны зовлон байгаа шүү дээ. Чи хийн, чи наадгаа хийж чаддсан юм уу? Санхүүгийн боломж чи юу юм? Багчин байна уу гэл ингээд төрөөгүй хүүхдээс яг том асуугаад байдаг те. А тэгхгүй гэхэлэр бас нөгөө түмэнд нөгөө мөнгөний эзэн чи итгэхэд хэцүүгээд нэг юм гэп байдаг бол тэр гэпийг нь төрн нөхчдөг гэсэн үг. Өмнөөс нь. А гэхдээ өмнөөс нөхнө гэдэг нь хэл хязгааргүй бүх хүнд гаранти болгохгүй өөрөө дотроо бас шалгалтуудаа хийн. За энийг ингээд текстээр ярихлаа айгүй ойлгомжтой болчихно те. За тэгэхээр энд ямар хоёр байгууллагыг бүр онцлон жишээ болгож танилцуулсан байгаа. IDA Ireland гэдэг байгууллага байгаа. За энэ байгууллага яадаг вэ гэх юм бол төрийн байгууллага те. Төрийн байгууллага. Дэлхийн том корпорациудыг эдгээр судлаад мэдсэн байж байгаа хаана юу болж байгаа. За биднээс илүү. За биднээс илүү гэдэг нь юу гэвэл биднээс илүү сайн хийж чаддагтай биш, илүү төрийн, илүү том мэдээлэлд ойрхон гэсэн утгаараас шүү. Тэнд агуу хүн байгаад байгаа биш. За дээр нь өөрсдийнх нь улсын бодлого нь хаашаа чиглэх нь зүв бэ гэдэг бодлогоос барьж байгаа. Дээр нь манад аль стартапууд хөгжих ёстой вэ гэдгээ бодлогоо тодорхойлчихсан байгаа. Тэгээд аль сургуулиудыг яах вэ гэдэг бүх энэ мэдээллийн сүлжээн дээр занглаан дээр байгаа одоо паверын дагуу тэр схемийг бүрдүүлж өгдөг гэсэн үг. Тийм байна. Тэ? Буюу түрүү ихэнд хэлсэн би дэлхийн 8 тэрбум хүн рүү гарья гэдэг нэг А гэдэг хүн байлаа гэж бодъё. Тэр хүнийг хүнд хөрс бий болгоно. Хүүхдийн мөрөөдлийг суулгах хөрсийг бий болгогч энэ байгууллага бол. Дараагийнх нь байгууллага нь яадаг гэвэл энэ илүү гадагшаа чиглэсэн ажил хийдэг. Дараагийнх нь болохоор Enterprise Ireland гэдэг байгууллага. Энэ бол тэр гадагшаа холбогдоод ирсэн хүнийг одоо юу гэдгийг нэг бэлдэн гэсэн үг. Бэлдэх. Дотооддоо бэлдэх үүрэгтэй тийм байгууллага. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Эхнийх нь байгууллага хөрсийг бий болгох юм байна. Хоёр дахь байгууллага болохоор тэр бэлдсэн хөрсийг илүү үр ашигтай үр жимсийг өгүүлэх тал дээр ажилладаг. Хэл хязгаарууд нь ингээд дуусч байгаа. Гэхдээ энэ дотор юу хийгдээд байгаа юм те? За IDA Ireland гэдэг нь ямар байгууллага юм? За энэ болохоор Ирландын төрийн нэрийн өмнөөс гадаадын өндөр нэмүү өртөгтэй компаниудыг татах үндсэн зорилготой. Татаад л орхичих, гэрээ хийгээд л нэг меморандум зураад орхичих биш, бүр нутагшуулах. Урт хугацаанд түүнийгээ барьж тогтоох. За тэгэхээр эндээс өгүүлбэр гадарж байгаас нэгд нь холбоо харилцаагаа тогтоох юм байна. Хинтээ вэ гэдгээ улсынхаа бодлогын дагуу, стратегийн зорилтын дагуу. Дараа нь түүнийгээ авчирж нутагшуулах буюу одоо оруулж ирэх ямар нэгэн нөхцөл байдлыг нь хангах. Тийм байгааз нөгөө татвар матвар инээдрийг бүх хууль эрх зүйчнээ бэлдэх тэрэнд нь одоо шийдвэр гаргагч нар руу одоо чиглүүлж өгөх. Тэр хууль эрх зүйг бэлэн болгох. Дараагийнх нь тэр хууль эрх бэлэн болгосон хууль эрх зүйгээ урт хугацаанд тогтвортой барьж чадах энэ концепцийг хийдэг ийм л үндсэн ажилтай. За яг гол фокус нь юу вэ гэхээр гадаад хөрөнгө оруулагч нар. Гадаадын хөрөнгө оруулагч нар дотроо хэн дуртайг нь оруулаад иргээд мөнгөтэй гэхгүй. Өөрийнх нь зорилгод буюу дэлхийн зорилготой тэр хай-тек технологиуд нь knowledge based технологиуд нь манад үр өгөөж үлдээх үйц байна уу? Тэгэхгүй орж яд хамаг юм хамаа гарчхаар байна уу гэдгээр дээр нь критерий тавина. Тийм байна. Тэгээ орж ирчээд эндээс нөгөө мөнгөн бус хаялгууд нь дам нөлөө, дам ашгууд нь юу байх вэ гэдгээрээ ийм баг шаблон бүглэн. Үлдсэн юу вэ? Үлдсэн юу вэ гэж. Тэгэд тэр хүмүүс нь ганцхан дотооддоо бас болгоод хангахгүй эсрэгээр нөгөө экспорт хийх гэдэг нөхдүүд байгаа шүү дээ. Гадагшаага хандж байгаа хүмүүсийг хэр түлхэс болж чадах юм гэдгийг 3 критеригаар шалгуураа тавьдаг. За энэ болохоор түрүү хэлсэн дотоодын стартапуудыг хөгжүүлэхгүй. Зөвхөн энэ бол гадагшаа хандаад Google одоо Microsoft энэтрийг л нааш нь татгахж байгаа гэсэн үг. Тэднүүст ямар таатай орчноор нөгөөдөл чи орж ирэх юм. Тэнд салбараа байгуулдаг юм уу? Headquarter яагуул байгуулах вэ гэдэг дээр одоо ингээл судалгаагаа хийх хэрэгтэй. IDA-ийг л яриад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр үндсэн зорилго бол саяны энэ 3 алхмаар юу гэвэл дэлхийн том тоглогчдыг Ирландад авчрах. Бас зөвхөн биш үү тий. Тэгэхээр эндээс юу гэж харуулж хөрөнгө оруулагч гэдэг нь зөвхөн мөнгө биш шүү. Харин хэнийг буюу
юу гэдэг нь маш чухал. Зөв хөрөнгө гэж яриад байгаа. Зөв хөрөнгө. Тэгвэл зөв хөрөнгө гэдэг нь юу вэ гэхлээрэ дурын мөнгөтэй компани гэхээс лүтэйгээр манай өөрийн identity, манай өөрийн улс орны эрх ашигт нийцсэн тийм урт хугацааны хөрөнгө оруулагч нарт харин ёстой таатай эрхлүүлэхээр хэмжээнд нөхцөлийг олгоно. Тийм. За татврын бодлогын төр бүр ингээд айгүй лаг. Тэр гадны компани бүр экспортын тэр компани ингээ манай Монголд орж ирээд одоо ч нэг юм үйлдвэрлэлийг гаргалаа штэ. Тэрнийх нь экспортын орлогоос хүртэл татвар авахгүй гэдэг нөхцөл байгаа байхгүй юу? Тэ? Учир нь тэрний орлогоос илүүтэйгээр манад үлдэж байгаа үлдсэн нь илүү гэдэг үндсэн зорилгоо ойлгож байгаа учраас. Тийм байна. Тэ. За урт хугацааны тэгвэл бодлогод нийцсэн гэдэг нь юу гэсэн үг юм гэхлээр нөгөө research and development буюу судалгаа шинжилгээ хөгжлийн янз бүрийн байдлаар нь оноо өгнө. Нөгөөдөлөө компани одоо энэ судалгааныхаа зардалд хэдийг зарцуулж байгаагаас нь шууд юм шаблоноор бүглэн оноо авна. Нөгөө визний юу гэдэг шиг л шууд оноо өгчих байхгүй. Тийм байна. Тэр нь дотоодын сургуулиудад суурлах боломжтой хэсэг. Танах аягүй сайн R&D development department-тэй тэрэн дээр асар их cost тавьж нөгөө бажет тавьж чаддаг байлаа гэж бодоход тэр нь зүгээр нэг хашаан тодорхойл танах хийгээд бол бас биш те. Манай судалгааны ангиудтай тэр чинь шууд холбогдох юм уу? Манай оюутнууд танаа дээр судалгаа хийх боломжтой юм уу? Гэдгээ тохируулна гэсэн үг. Тохируулдаг. Тэгэхээр нийцлэр нь оноо өгнө. Түүгээрээ дамжуулан дотоодын хүний нөөцөд манай хүний нөөц нөгөө мэрэгжлийн ур чадвартай инженерүүд яг тэр high skill-үүд өндөр ур чадваруудыг та ажлын байртай болгох тэр мэрэгчлэтнүүдийг бэлдэх боломжтой юу? Дараагийн критерий. Энэ нь зүгээр нэг салбар жижиг биш, бүр ингээ headquarter-ын хэмжээнд шийдвэр гаргах хэмжээний центр манад байгуулах боломжтой юу? Тэ? За, эко стартапын экосистем буюу стартапууд шинэ одоо өрүүд ингээд тэнд боожих одоо Silicon Valley гэдэг шиг ийм орчин экосистемд тэгээ spill over буюу бүр тесрэлт хийх ийм нөхцөлийг үүсгэх орон зайг бий болгож чадж гинэ гэдэг ийм критериээр явж байгаа. Энэ дээр би spill over гэж үгийг нэлээ тайлбарламаар санагдаж бүр задлаад оруулаад ирсэн байгаа. Тэр юу болдог вэ гэхээр том технологийн компани аль нэг улсад орж ирлээ, тийм ээ. Тэгээд тэндээс дотоодоос ажиллах хүч авлаа, сурлаа. Үгүй алах зогсон ч тэр чинь эрдэм багхгүй юу? Сурсан юм их эрдэм гэдэг шиг тэр дэлхийн технологиг авчирж байгаа нөхдүүд аль болох ашиг өндөр гаргах гэж байгаа учраас хамгийн одоо хайтекүүдээ л авчирна. За тэр дотор нь ёстой заавал IT гэхгүйгээр бүхэл хар ажилч хамаагүй хамгийн хайтек дээр л явж байгаа. Тэрийг нь хүмүүс сурлаа, туршлагатай боллоо. Дараа нь өөрөө тэрүүгээрээ нөгөө бие даана гэдэг шиг гарч ирлээ. Тэр нь олон хүнд буцаад ажил өгөх гэдэг яг энэ тесрэлт болохыг энийг хэлж байгаа юм шүү. Тэ тесрэлт болно гэдэг нь нэг компаниас ургаж дэлбэлэхийг хэлээд байгаа гэсэн утгатай. За тэгэхээр энэ яг тэр нь ингээд дуусчихгүй. Тэр хоёр дахоосоо дараагийн ингээд хүүхд гээд ингээд гинжин урвал явахыг нөгөө тесрэлт гэдэг байгаа шүү, тэ. За spill over-ын 4 хэлбэр байдаг. Talent spill over буюу одоо нөгөө авиасуудыг нээж илрүүлэх. Тэр дундор чинь хөдөлмөрөөрөө ингээд 100 хүн явлаа гэхэд үгүй илт бас нэг ингээд яалтчгүй авиастай нөхцөл гарч ирдэг те. Тэрийг гаргаж ирнэ. Үндсэн зорилго нь. Тэр нь яадаггүй гэхээр одоо ч Google, Microsoft энэ төрт хичнээн хөдөлмөрлөөд эсвэл даалгавраа биелүүлээд эсвэл ном уншиж байгаа данглал нэг шалгалтуудаа сайн өглөө гэх тэнд гэдэг мандан мадрахгүй бас ажилч зөндөө байгаа штэ. Гэтэл яг тэр нөгөө Google, Microsoft гэх компаниудад яг тэр нөгөө боломж нь тэнд нөгөө авиастай хүмүүс тэнд боломжоо гаргах нөхцөл бүрддэг юм байна л да. Альч кейсээр. Тэрнээс хичнээн авиастай хүн тэр хөрсөн бүрддэггүй байхад Монголдоо нөгөө ялгарч чадахгүйгээр бас өгчнө. Тэ? Ер нь аль нэг улсад. За тэгвэл энийг нь одоо ингээд талантууд нь ингээд ил гараад амжилтаа үзүүлэх хугацааг 5 жил гэж үздэг юм байна. За 5 жил их бодиттой шүү. Энэ нөгөө Солонгосын хөгжил энэ төр нь яагаад гээд нөгөө 8-5 жилийн төлөвлөгөө чинь онол дээр суурилсан 1907 оны Оросын төлөвлөгөөд Оросоос гаралтай төлөвлөгөө юм байна гэд ярьжсэн. Ингээд эднүс ингээд онлоор хийгээд байгаа байхгүй. Өөр хэлбэрч болтгоо өөрөөр улсч болтгоо. За тэр хүмүүс яадаг вэ гэхээр 5 жилийн дараа учиргүй бидний хүсэж байсан шиг нэг юм ундаач гэдэг юм уу нэг юм бүтээгээгүй байлаа гэхэд
далд чадвар нь бусдад мэдлэгээ бүр тесрэлт болох хэмжээнд боловсрол дуусгах тухай яриад байгаа юм байна. Манайхан ч бас ингэ туйлшраад за чиний гаргаад ирсэн юм яг юу байна гэд тоолох гээд байдаг те тоолшгүй эдийн засгаар үнэлшгүй тийм юмуд бас гарч ирж байгаа. Энийгээ тэр 5 жилийн хугацаанд тооцож байгаа. За энэний үр дүнд яах вэ гэхээр тэр нэг нөхөр авяас бэлэг дунджаар 10-аас 20 хүнд тэрийг одоо халдварлуулах, өвлүүлж өгөх, энэ сэдлийг өгөх, мэдлэгээ тараах ийм нөхцөлийг нөгөө тооцох хэмжүүрээ хийдэг юм байна. Дунджаар яг ингэдэг юм байна л да. За энийг болохоор нөгөө IDA гэдэг байгууллага чинь зориудаар хийнэ. Тэ зориудаар энэ талентуудыг тийш нь холбож өгөх ажлыг хийж штэ. Яаж гэхэлэр их сургуультай нь холбож. Тэ. Дараагийнх нь одоо зүгээр энгийн нийтлэг массын мэдлэгийн нөгөө төлөлт. Түрүүн талентуудыг түүсэн штэ. Одоо болохоор бүгд нь жигд бас нөгөө research судалгаа хөгжлийн болон хөл нийлүүлэн алхах зөв тухайн үеийн юмтай зөв алхах тэр agile management даад нь product management бүтээгдэхүүний хөгжил удирдлага ямар явдгийг compliance буюу нөгөө зах зээлтэйгээ нийцэх одоо би хичнээн өөртөө маш гоё гэд бодоод байлаа гэж бодъё те гэтэл чин тэр чин бусдад таалагдахгүй бол нийцэлгүй шүү дээ те тэгээд тэр нь бусад одоо хууль зөрчихгүй байх хэвээр санхүүгийн янз бүрийн юмтай нийцэх хэвээр зах зээлийнхаа хүсэмжтэй нийцэх хэвээр гэд нийцлүүд тэ. За дээр нь энэ ялангуяа IT салбар дээр нөгөө data protection буюу нөгөө хамгаалалт мэдээллийн аюулгүй байдал. За энэ бүгдийн одоо global high tech тэр practice чинь энэ том компаниудаас л орж ирнэ гэж байгаа. Бид тэр компани бодоод олцсон явж байгаа юмыг зохиох гэж оролдоод хэрэггүй. Шууд тэрийг авна. Гэхдээ шууд авна гэдэг нь ном унших биш. Ном уншина. Гэхдээ илүүтэй нь юу вэ гэвэл ном уншихын хажуугаар practice хийн. Тэгээ knowledge management дээр угаасаа байдаг шүү дээ. Альва зүйлийг нөгөө уншаад ойлгоод оройн нь даалгавар гэрийн даалгавар гэдэг шиг те альва зүйлийг practice-тай хамт хийхлээр илүү хүнд сууж өгдөг гэж те. Яг энийг нь тэндээ бүр бодлогоор улс нь хэлгүүлдэг гэсэн үг. За дараагийнх нь болохоор ингээд баахан мэдлэгтэй хүмүүс яах юм? Нөгөө бизнесээ бодно шүү дээ. Бизнесийн боломжууд. За том корпорациуд ихэвчлэн дараахан үйл ажиллагааг явуулдаг тэртээ төргөө. Нөгөө том компанид орж ирэнгүүтээ өөрсдөө л хаалгаа хаачаад юм хийгээд тайхгүй. Одоо оюут толгойч гэдэг юм уу гадны нөгөө туслан гүйцэтгэгч гэдэг юм аавнаа тий аутсорсинг хийх болноо. Нийлүүлэгч ханган нийлүүлэгчдийг олноор бий болгоноо тий худалдаа авахч нийлүүлэгчдийг олно өөрөө тэндээс худалдаа авалтаа хийн. Тэрийг бүр ингээд хуваар тохирчсон хувийн шаблонд бас байж байгаа шүү. Ямар нь одоо хэдий байх хэвээр манайхан шиг нэг ганцхан 34%-ийн гадны компаниас аавна эсвэл ерөөсөө 34%-гөө зөвхөн байгалийн баялагын төлбөр гэдэг ингэхгүйгээр ямар компани аль нийцэлээр таарж байгаагаасаа шалтгаалаад баг юм шаблонтой тэгээд тэрүүгээр явчихна. За дараагийнх нь болохоор энэ том корпорациуд нөгөө туршилтын хувилбаруудаа манай зах зээл дээр турших байхгүй юу? Тийм байгаа ихэвчлэн. За тэгэхээр манай зах зээлийн хэрэглэгч нь өөртөө бэлэн болж яадаг гэсэн үг. Тийм ээ. За тэгвэл энэ эндээс нөгөө стартапуудын гол зовлон эхэлнэ. Зовлон байдаг, эхэлдэг биш, байнгын байдаг. Чи нэг гоё юм хийчлээ. Тэрнийхээ үр дүнг яаж хэрэглэгчд батлах юм бөгөөд хэрэглэгч буюу эсвэл хөрөнгө оруулагч нар тэрэнд чинь тэр хүн яагаад итгэх ёстой юм? Тэ? Чамд ярь нь яагаад итгэх ёстой вэ чиний санаанд? Тэгэхээр яг энэ санаа чинь нөгөө одоо санаагаа барьцсан юу ч байхгүй нэг хүн дэлхий гэж орлох эсрэгээр энэ туслан гүйцэтгэгч хийгээд нэг жижигхэн модуль бичсэн те нэг компонентийг гэн компаниар аваад хийчихсэн те тэнд нь эсвэл нэг юм модель загвар нийлүүлсэн ийм байсан хүнээс одоо Microsoft team хийсэн хүн байвал илүү итгэн үстэй те жишээлбэл энэ дэр нэг юм дурдах юм та мэддэг байх те IT-гийнх нь мэдчихэж байгаа. Microsoft яадаг вэ гэхээр одоо нэг юм маусын клик хийгээд сум очоод клик хийх энийг юм даалгавар байлаа гэж бодъё. Код. Энийг тэр код бичигч энх батын өгчөөд энх батаас хүлээгэл идэг гэсэн үг. Яг нэг ийм модулаар нь дэлхий дээр цацчдаг.
энийг хамгийн түрүүнд хийсэн хүн тэдийн шагналтай гэдэг. Тэгдэм үү те. Тэгдэ. Тэгэнгүүт нөгөөдөл чинь дэлхийд даяар өстө хүн болгон өөрийнхөө зардлаар өөрийнхөө цалингаар өөрийнхөө цаг хугацааг зарцуулаад өөртөө хийчихэн штэ. 100 хүн 1000 хүн баах юм одоо кодо явууллаа. Тэрийг энэ дэр шалгаж үзээд хамгийн богино хугацаанд хамгийн бага энергиэр хамгийн дүт замаар очоод олж байгаа, зөв олж байгаа, алдааны магадлал багтааг нь баг кодлоо авчиж байгаа. Зөв юм те наа чи. Тийм. Тэгтээ эрх нь одоо над хадгалагдана. Эрх нь хадгалагдахгүй тэрийг нөгөө хүн аваа явуулаа гэхэд одоо нэг ганц маусын зүг очиж хөдлөх код бий дааж юу болох юм те. Яг тийм нөгөө мянган шугамар олон юм авчаад угсрах нь өөр угсарч байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр жишээлбэл айгүй том CV болно. Нөгөө оноо болно. Дараагийнх нь нөгөө за бизнес нь ингээ бэлэн юм байна те. Одоо CV-гээ цугдуулчлаа гэж бодъё. Дараагийнх нь болохоор capital spillover гэж байгаа. Тэнд чинь нөгөө биднээс ингээд нэг бонд босгоод нэг хязгаартай юм босгоод эсвэл яад нэг хүн өстой азар нэг хөрөнгө оруулагч татаад тэ бата гэж хүнийг дуутаад тэ гэх биш бүр ингээд нөгөө хөрөнгө оруулалтын одоо юу болгоно гэсэн үг бүүн болохыг яриад байгаа тэ тэр нь яг хөглөр том компани ороод ирсэн улсад тэр нь салбар нь headquarter нь ажиллаж байгаа улсад нөгөө том компаниуд чинь дагаад эдний нөгөө төслүүд дээр нь анханаас нь seed хийгээд хөрөнгө оруулчаа гэдэг venture capitalistууд нь орж дагаад аваад ирнэ. Тэрнээс надад итгэж орж ирээд байгаа ш. Манай улсад итгэж орж ирээд байгаа ш. Тэр том компаниг дагаад аваад ирж байгаа байхгүй. Тэгээд одоо мөнгөө барьцаа одоо ингээл нэг дуудлагаар авах гээд байгаа юм шиг л хөтөд шиг л ингээл те. Манайх өөрөө тэр орчинд нь худалдаа авахч нар бэлэн болоод ирнэ гэсэн үг. Яг бол тэр хэд тэр Google, Microsoft л итгээд байгаа байхгүй. Тэ. Тэгээд ороод ирсэн хүмүүс орж ирээгүй нөхцөл хоёрыг жишээд үзэлтэй те. Тэнд нөгөө талд нь бүүн болно зү. За тэгвэл энийг гэхдээ хүчээр болдоггүй гэдэг нэг юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ spill over-ыг ингээд хийчихье. Одоо манайх ингээд юу гэдгийг манайх уул уурхаа орон ингээд зарлаад эсвэл уул уурхаа орон боллоо шүү. Хөрөнгө оруулагчийг татах ураа 50 мавь гэж тушаалаар юм уу сэтгэл хөдлөлөөр хэнийг энэ тогтоолоор энийг хийдэггүй юм байна л да. Төрүүчийн байгууллага мэрэгжлийн төвшөнд орчноо бүрдүүлээд та орчин бүрдчихлээр зарласан зарлаагүй усны нөгөө урсгалын хуулиараа тижиг дүүргэд ирдэг. Шүүгсэж тэр хөрөнгө оруулагч нар чинь ерөөс хайгаал байж байгаа шүү дээ. Тэр таатай нөхцөлийг тийм. Тэртээ дөрвөө тэдний бизнес нь байхгүй юу? Тэрс мөнгө нөлөөдөд байгаа ш. Нөгөөдөл чинь мөнгөө өсгөж авах гэдэг байгаа байхгүй бас. Анчид байж шүү дээ. Манайхан шиг нэг баахан чуулга уулзалт энэ төр хийгээл бүүн юм болоод идэг шүү дээ. Одоо энэ төрийн ордонд ийм хийх ямар ч шаардлагагүй гэсэн үг шүү дээ. Тийм. Уу яг хөө хийж болно үст. Тэгэхээр өр нөлөө нэг баг тий. Манайхан ч юм бол дуутах гал хөрх юм тийм хийгээд байгаа шүү дээ. Тийм. Тэрний хүртэл энэ хоёр дахь нь байж байгаа. Нэг төслөөр эсвэл нэгэн ивентээр энийг бий болгодоггүй маа гэдэг байгаа байхгүй. Тэ? Зарласнаар тэр чинь орж яадаг юм биш юм аа гэж. Тийм байна. Тэгэхээр эндээс юу хийж юм гэхээр саяны энэ нөгөө бүүн болоод байгаа нь өөрөө олон одоо стартапууд одоо сая стартап бүтчлээ гэж бодъё л да. Тэр нь за саяач одоо юу. За мянгаараа л яри те. Нэг айгуулаг хүнийг улсаараа бишрэх биш мянган тэнэг санаа гаргаж ирээд тэр мянган тэнэг санаанаас нь те мянган одоо тэнэг байна уу ухаантай байна уу хөрөнгө оруулагч нь хоорондоо л эв зүгөө олох нь л төрийн бодлого байхгүй. Тэгэхээр бид хэд тэрийг дундаас нь ингэрэ тэгэрэ гэхгүй гэсэн үг. Зохицуултыг шаардлага байхгүй. Тийм тэгэхээр л нөгөө арай алгуулаач намайг жоохон гаг оноо өгч гэх те. Тэгэхээр өөрсдийн тэр хөрсөнд бий болгоод тэгээд бараанч байж идэг худалдаа авахч байж идэг өөрсдөө тэр хар маркет зах дээрээ ингээд учраа олоо. Гэхдээ тэр захын аюулгүй байдлыг бүгдийг харин маш нямбаа одоо ингээд бодож жоод хийцэн. Лангуун хаанаа байх юм аах те. Аль бараа нь зохицуулахгүй байгаа юм шиг боловч аль бараа нь нүүрэн талдаа байх юм аах гэж юм бол улсын бодлогоор зохицуулж байгаа. Нүүрэн талдаа байх гэдэг нь юу гэж улсын бодлоготой өөрийнх нь стратеги бодлоготой нийцэж ивэл гэж байгаа байхгүй. Илүү нүүрэн талд нь тавьж өгнө гэх юм уу да те. Одоо бараагаар ярих юм бол. Тэгэхээр эндээс юу гэвэл тэр шууд одоо энийг тэрийг гэд хүчиндэж явах биш яг нөгөө байгалийн хуулиар нь ургах одоо нэг үр таарчлаа гэхэд ямар ч хурдан ургадаг үр байлаа гэхэд тэр дороо үржимсээ өгөхгүй те. Тэгэхээр тэрийг ургаад нас бид хүрхтэл нь тэр хамгаалж өгөхийг бодлогоор дэмжих гэж яриад байгаа байхгүй юу? Хамгаалж өгөхийг замдаа өгчихгүй байх вэ? Услгаагаа сайн хийгээд өг те.
одоо эсвэл усалж ингээ бүр шалбаг балчиг болгоод нэгийг алчихгүй те тохируулаад ингээ явах хэрэгтэй юм шүү. За яг одоо хоёулын дөрөвнөөс харц ийм юмгүй бол яах юм? Тэ? Ийм юмгүй бол юу болдог гэвэл одоо яг манайх стартап би тэгэх гэж байгаа, ингэх гэж байгаа гэсэн асар гоё юм сэтгэл тэмүүллүүд ярианы хэлбэртэй үлдэнэ. Яг гэвэл тэр чинь үрээ суулгахгүй юм чи хөрс байхгүй. Ямар ч гоё алюминий модны далтан алюминий модны үр хоёуланд нь байгаа л хоёлаа гармаалал яваад байгаа. Гэхдээ хизээ нэгэн цагт хөрс олдохоор нь хийндэ гэдэг нэг хөрсгүй газар алхаалаа гэж бодъё. Тэр сид хизээч юу болохгүй байхгүй юу? Алин болохгүй те. Тэгэхээр тэр хөрсгүй бол ийм л юм болж байгаа. Тэ? Тэгэд хөрстэй газрынхаа хизээч өрсөлдөх боломжгүй гэж байгаа байхгүй. Тэрний сайн муу үрэндээ биш. Угаасаа боломж нь байхгүй, хөрс нь байхгүй. Тэ? Тэгээд дараад нь болохоор ийм нөхцөлд тус тусдаа буюу нэг ийм Silicon Valley шиг юм хийхгүй бол тус тусдаа бүгд нэг алдааг давтаад нөгөө таймингийн хувьд өсөлт хөгжилт гэж юм байхгүй болчихж байгаа. Би нэг өдрийг зарцуулсан байлаа гэж бодъё. Ном унших та. Тэгээ би чамд яриад өгөхөд болох байсан юмыг бүгд нэг ном уншаад 10 ном би эндээ яриад өгж болох байсан юмыг аруулаа 10 номыг дахин унших нь аль нь ашигтай бол таймингийн хувьд. Ялангуяа ийм хөгжлийн хурдцтай үед. Тэгэхээр нийлүүлчих мэдээллийн солилцоог нь харин аль биесны болгочих. Тэрийг нь нөгөө өмчийн эрхийн югаар түрүүний протекшнуудаа сайн хийгээд хамгаалтуудаа сайн хийгээд өгчээ. Хууль эрх зүйг нь бэлэн болгоод өгчээ л гэж байгаа. Хоёулынгийн spillover-ийн дөрөв төрөлж одоо ингээд дуусч байна тий. За хоёулаа тэгвэл ивент итгэгчээс танилцуулаад тэгэл үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани ивент итгэж байгаа. За MMS нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг, нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байгаа. За энэ компани нь цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгох боломжтой. За нисхийн тойрог байсан нисхийн дөрвөн замын урт талд MMS Green Building гэдэг байшин байгаа. Та бүхэн сонирхч ивэл тэр байшин руу очиод үзээрэй гэж зөвлөмөр байна. Тийм тий. Тэрийг бол бүр өрдөг юм байлээ. 1000 сонсохоор нэг үзэгч. Тий. Манад ирээд үзээ. Хинч байсан хамаагүй. Чи зүгээр нэг хүн байна уу? Альбан байгууллага байна уу? Хинч байсан хамаагүй. Манад ирээд энэ гоё байшиныг үзэгт гэчээ гэд. Энэ яагаад дуудаад байгаа гэхээр ирээдүй юм болох юм аа. Тийм болохоор бүгдээр энд бэлэн байцгаая. Ирээд энийг хараад мэдрээд гэчээ гэд дуудаад байгаа байхгүй. Уг нэг очиод үзчих юм бол бүр яг ирээдүйн байшинг тэндээс олж харах юм л. Хүсэл тэмүүлэл бодитоор төрөнтэй хүмүүс. Яг тийм. Тэнд чинь бүх юм эко одоо юу гэж байгаа байхгүй юу? Сэргийгдэх юм учраас хийдэг тэрийг. За яг төвөн шугамтай холбогдсон баг тэр төвөн шугам руугаа цахилгаан тог өгөх гэж л баг тэрийг татсан юм уу да гэж бодмоор тэр чинь. Дээр ингээ битүү ингээ нарны хавтанд тавьчихсан. Тэрүүгээрээс бүх эрчим хүчний хангацдаг. Тэгээ хаягдл усаар одоо нойлох асуудлыг шийдтсэн ч гэдэг юм уу. Бүгдээрээ эко нэг их дэлгүүрээгүй чиглэсэн ийм гоё байшин байж байгаа байхгүй. Тийшээ нэг очиод үзчихээрэй гэж та бүхнийг одоо уриалмаар байна. Тэгээ очиод ирээдүй гэсэн чинь тэр чинь дэлхий дээр яг одоогийн байшин юм байна л да. Манайд л ирээдүйн байшин шиг харагдаад байгаа болохоос шүү. Харин тийм тий. Ирээдүй биш уг нь одоо ирчээд байгаа. Бидэд хоцорчод байгаа. Бидэд хоцорчод байгаа. Тэгвэл MMS яг хөлнөлүүлээд алхаж байгаа юм биш. За баярлалаа. За баярлалаа. За ингээд нөгөө талдаа хий иргэн гэж ярьдаг те. Нэгнийхээ алдааг нөгөө тал өөрийгөө шинэ зохиож ингээд бодоол дахиад эхлэн гэд цаг хугацааны хувьд зогсонго байдалтай буюу нөгөө цэмтлэгдсэн л гэж яриад байгаа. Нэг газар цэмтлэгдсэн гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр тийм болноо. За ингээд хоёрдугаар дараад нь болохоор альва том клиент гэдэг нь нөгөө надаас илүү туршлагатай, надаас илүү одоо санхүүгийн эрсдэл хүлээх чадвартай. Тэгээд дээр нь мэдлэгтэй хүмүүс чинь намайг л шалгах нь ихээс биш бас хэцүүтэй тий. Шал ондоо хүмүүс шалгана гэдэг. Тэгэхээр тэр том клиент байхгүй учраас миний санаа цаашаа явах уу гэдгийн тэр вижнийг хэн харж чадах уу гэдэг том клиентүүд л харж чадах байхгүй. Илүү харах магадлал өндөр. Харж бүр дандаа л харж чадна гэсэн үг биш. Харах магадлал арай өндөр. Тэгэхээр тэднүүсээ эртхэн харуулж чаачаа гэж байгаа. Хоёрдугаарт нь болохоор тэдэнд харуулаагүй, батлаагүй байхад тэднээс хүлээн зөвшөөрөөгүй байхад хин гэж мөнгөтэй хүн мөнгө нийлүүлсэн биш. Мөнгө өгөх юм бэ. Ямар одоо тэгэхээр эсвэл одоо ловирдуулна тэ эсвэл одоо алдна л гэсэн үг байхгүй та мөнгөө. Эсвэл нэг аз шүүрч байгаа юм шиг. Гэтэл чин бидэд бол энэ нөгөө зарим юм буруу ойлгодог штэ.
нөгөө мянган стартапд мөнгө хийгээд нэг нь ажилд амжилттай болохтол мөнгөө нөхөд авдаг гэдэг юм үлгэр үгүй байх юм жоохон харахад бол тийм гэтэл чи эн чинь үгүй бүр системтэйгээр яваад байгаамаа тэрнээс бас арайч бас тэгж мөнгөө 50 дуудаг бет тавьдаг нөхдүүд баячууд чинь биш шүү гэж те яг бет бодогдлаас тийм за тэгэхээр эндээс яадан гэхээр нөгөө улсын хувьд юу болж байгаа вэ яг ийм нөхцөлийг хөрсийг бүрдүүлсэн тохиолдолд нэгэнтээ мөнгөтэй хүмүүс санаатай хүмүүс хоёр хоорондоо нийлчээд байхад би эндээс улсад мөнгө төвлөрүүлээд хүй хайгих шаардлага үүсэхгүй. Нэгэнт надад мөнгө байхгүй учраас намайг хахуулдах шаардлага байхгүй. Өөртөө л олчихно. Тэ? Мянган хүнээс нөгөө мянган хүн рандомаар рандом биш өөрсдийнхээ критерид нийцсэн хүмүүсээ шалгаруулж авч яхад би тэндээс нэг дарга манай энэ хүүхдийг зүтгүүлээрэх ямар шаардлага байхгүй. Ингээд нөгөө төрийн оролцооноос гараа татаж авах чинь энийг л гэдэг. Яг зааг нь ингээд салгачихж байгаа байхгүй. Тэ? Бидний хүсээд идэг баатар хайгаад идэг тийм биш тэнд баатар байх шаардлагагүй болчихж байгаа төрийн аль нэг дарга нь тий. За тэгэхээр эндээс юу яаж юм гэсэ нэг Google ороод ирсэн байхад 100 стартапын суур болдог статистик тоон Google-ийн нэг л юм байж хад 100 стартапын бүр айгүй сайн хурс олно тий. Зүгээр нэг салбар шүү дээ тий. Google-ийн салбар. Тий. Microsoft-ын түрүүний мод юу шүү дээ. Тий. Модель хар тамгаар тавиад ингээ авчихгүй. Гэхдээ Microsoft юу үлдэж ингээд чиний бүтээгдэхүүн бичээд өгсөн аягүй гой кодыг авчиж байгаа. Гэхдээ Монголын хаа нэгт Infat гэж нэг кодер нөхөр сууж гинэ гэдгийг надад би мэдчихэж байгаа байхгүй. Тийм байгаа л. Тэгэхээр дэлхийд даяар хүний нөөцүүдийг би зар явуулаад хүй хай гэж шалгалт аваад нөгөөдөл эсэ бичүүлээд нөгөө эсэ нь хуулцсан юм уу яатсан үнэн худал мэддэхгүй юм шалгаж байхын оронд чиний бүтээл чи өмнө нь би шалгацсан миний рекорд үлдсэн байж байгаа байхгүй. Хүний нөөцийн бодлого тэгж явуулдаг те. Тин чинь бас нэг юм үнэлгээтэй байж байгаа шүү дээ. Инхбат нэг 4.5 байсан шүү гэд. Тийм. Тэгэхээр энэ өөрөө цаанаа ийм үнэлэгдээд яваад байгаа шүү те. Нэг өдөр шалгалт өгдөг юм биш ээ. Тийм. За тэгэхээр ингээд бодглохлоор яг Google, Meta, Microsoft, Intel зэрэг нөгөө хайтекүүд чинь Улаанбаатарт ингээд салбартаа мангар том үүдэндээ ингээд нэхгүй толгой дээр тавьсан манай Улаанбаатар төсөөлөе л да тий. Өөр ирэхгүй нэг хотын дарга ойр орчных нь төцийн зайлуулдаг биш тий. Тэр хүмүүс чинь өөрсдөө ингээд тэр нутгийг чинь дэд бүтцээ хангаж тий. Аяанда хөгжиж ирэх байхгүй да тий. Хэн нэгэн дарга тэр төц зайлуулдаг биш ердөөсөө. Өвднийхэн гадаа уулзах гэж байгаа хүн хийгээд өгсөн зогсоолынхан гадуур дали тавьчаад ямар амтан ямар зүрхээрээ шалгалт өгөж орох юм те. Өөр ирэхгүй тэр нэг юм соёлд чинь ингээ хүмүүс суралцаад ирж байгаа байхгүй. Өөр ирэхгүй. Наач өстой гоё л. Тэгэхээр түрүү энийг тэгвэл яаж хийдیں гэдэг нь нэг удаа орж ирээд чи манайхс амар гоё штэ гэд нэг бата гэж дарга сайд уриалга тавиад ивент хийгээд олон улсын уулзалт хийж гаад меморандум зурулж оруулж яд мөнгөний атангуудаа одоо би мэдэхгүй дараагийн сайт чинь тэр шүү дээ. Одоо би тааг мэдэхгүй гэхгүй гэж аахгүй тий. Гадаадын компаниг төр ирж ашиг аваад гаргах тухайн улсад үндэснийг тий үндсийг нь бүр суулгуулад тэгээд дараа нь болохоор хэрв тэр компани манайхаас гарыг гэхвэл гарах зардал нь нүүх буцаад хаяад гарах зардал нь үлдснээс их байх энэ хууль эрх зүйн эдийн засгийн татврын тогтолцоог нь хийж өгдөг. Нөгөө компани за мэдээж нөгөө эхнэр нөхрөө хоёр хүн муудалцдаг гэдэг шиг ямар ч сайн тогтолцоо байгаад ямар ч гоё баатар сайд байгаад нөгөө компани хичнээн гоё байлаа гэд нөгөө хөрөнгө оолтын дээр янз бүрийн болно. Асуудал одооны ойдлогоо тэгсэн чинь сайн муу тий. Тэрэн дээр нөгөө ярьдаг штэ 100% идеал ингэж байхгүй. Одоогийн шийдвэр нь ирээдүйд буруу байж болно. Гэхдээ одоо 70% бол хийжсэн ашигтай гэдэг шиг 30% дээр хэрүүл үүсэж байгааз тэрэн дээр асуудал гарлаа гэхэд тэр 30% нь гарын авснаасаа илүү зардалтай байх хэрэгтэй байхгүй. Улсын бодлого нь тий. Муухай гарах юм бол. За тэгэхээр ингээнээр хэлэх юм бол ирэх тэр нөхцөлийг таата урамшуулалт нөхцөлийг бий болгоно. Гарахт нь харин асар их төлөөстэй байлгах энэ нөхцөлийг бий болгож байгаа. Яаж зөвхөн мөнгө ирэхгүй нөгөө их сургуулиудтайгаа аль бизийн холбогдоод интеграцид орцсон. Нөгөө байгууллага манахаас гарлаа гэхэд муйсаас хараат байх. Тэ. Дараагийнх нь болохоор тэнд ингээд баахан R&D центрууд барьцсан, Монгол инженерүүд орцсон.
Эсвэл инженертэй аваа явах юм уу? Эсвэл дахиад хүн сургах юм уу? Тэ? Хэцүү. За, туслан гүйцэтгэгчнэр нь аль хэзээ биелэлээ олоод найдвар, итгэл найдвар бүхий Монголын баахан дорж дулмаа Энхбат Бат Эрдэнэ нарууд ингээд холбогдсон, олон жилийн гэрээ хийчихсэн, тэ? Дарах автон муудалцлаагаа гарах гэсэн чинь хүүхдүүд нь баахан дөлбөрдөлөх болцсон гэ тэ? Тийм байж болохгүй гэд. Тэгэхээр энэ нь юуг харуулж ийнэгвэл нөгөө зөвхөн татврын хөнгөлж чөлөөлөлт гэдэг юм чинь бас биш шүү, тэ? Тийм байна. Бүр юм физикли уялдаа холбооч нь орж ирж болоод байгаамаа. Тэ? Тэ. Тэгэхээр хил дотроо монгол шиг одоо багтахгүй шингэхгүй гэвш оруулаад ирээчээл байхгүй тий. Одоо чаддаг бол энэ нарны сэргээх тэртэн мөч хамгийн өндөртэй, эрчим өндөртэй тэр гой мовдоо тэр усыг нь шидэд өгчих юм бол одоо хуурай аргын зөндөө аргууд байгаа. Тэнд дата центруудыг олноор яга барьж болохгүй байгаа тий. Тэгээ төмөр замаар Орос Хятадыг холбоно гэхлээр гэжснээс интернетийн том бандвитаар яга холбож болохгүй байгаа тий. Дэлхийн бүх мэдээлэл буюу авдрандах мэдээлэл Монголд хийсэн ёстой дэлхийн өнцөг болон бүрээс манайхыг хамгаална өстой тий. Яа надаа нөгөө авдранд хийсэн мэдээлэл чинь тэнд байгаа, биткойн маань тэнд байгаа гэдэг. Тэгэхээр энийг л үсгэхээсэ гэж хүсэж байгаа ш цаагаараа. Томоор нь юу яах юм гэхээр. За тэгэхээр нөгөө компаниудын хувьд яах юм гэхээр татвар нь айтаахан тий. Монгол хүний үнэлэмжүүд нь харьцангуй Англи, Герман инженерүүдээс хямд одоогоор бол шууд харьцаад. Тэгэхээр зардал инээтрэ гэж гэхдээ хэдий тийм боловч стратегийн хувьд бүр яг дүүр манай дата центр өмнөх хувьд байж ивэл гэдэг шиг бүр тийм нөгөө локейшны давуу талтай байх хэрэгтэй байхгүй. Газар нутгийн давуу талтай. Тийм ээ. Ингээ баахан шавсан газар бас биш те. Тэгвэл манай өмнө говийн хуурай гэдэг нь өөрөө ямар юунд тохирох юм гэдгээл анханасаа бодоод эхэлчихсэн гэсэн үг. Манад юу байгаа нь чамд юу байгаа. Тохиромж нь юу нийцэл нь юу юм. Тэс бусдыг дуурайгаад Тайван шиг чип хийх гэж оролдвол манай хувьраа дээр бас тохирох ч юм уу байхгүй те. Тэгэхээр тэрийг хэн мэдж байгаа. Улс гэдэг дарга мэдэрнэ гэсэн үг шүү. Улс ч өөрөө нөгөө асар том мэдээллийн яг цөм нь явж штэ. Бүх мэдээллийг мэдэх. Тэгэхээр тэр павер дээр байгаа хүмүүс өөрөө тэрийг бодлого гаргаж чачаал гэж байгаа. Би бодож олох таах биш. Бангаадах биш те. Би яг сая та ингэж хэлсэн чинь нэг бодогдчихлаа. Шотландын сүүлийн эзэн хаан гэдэг кино байдаг байхгүй. Тэрэн дээр нэг нөхөр Угандагийн ерөнхийлөгч болцсон. Тэгэл тэн чинь самраал юу л та дарангуулагч л та. Тэгээд нэг Британаас нэг эмч өөр дээр нэрэд тэгээд тэнийг хажуудаа авцсан. Тэгэл нөгөөдхөөр ингээд яадаг тойлуулдаг. Тэгж чад Угандагийн ерөнхийлөгч нь юу ч хийхээ мэддэггүй. Би одоо юу гэж хэлэх вэ гэд нөгөө эмчээс асуудаг байхгүй. Чи одоо англиас ирсэн хүн миний юу гэж хэлхийг, миний ямар шийдвэр гаргахыг чи ялуу хэлээдэх гэдэг байхгүй. Би яагаад энийг яриад байна гэхээр Угандагийн тэр ерөнхийлөгч толгой муутай ерөөсөө зүгээр дарангууллаас өөр юу ч мэддэггүй хүн байхгүй. Яг тэрнтэй адилхан манай энэ дээр байгаа хүмүүс юу хийх юм мэдэхгүй байгаа байхгүй. Зөв хүнээ сонгоогүй юм чинь. Хэрвээ тэр зөв хүнээ сонгосон бол таны саяны хэлснийг би бол зүгээр хоёр гараа өргөд, хоёр хөлөө өргөд дэмжмээр байна. Гэтэл юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс чинь одоо та бол хичнээн ингэж уриалаад нэр үнэхээр одоо хаана ашигрна гэдэг үлээ тийм л юм болчиход байна. Үнэхээр харамсалтай юм болоод байна. Тий. Мэддэг хүн. Одоо би яг энэ өгүүлбэр хэлэх гэжсэн юм. Тийм үү. Жохон эсрэг байр суурьтай. Миний бодож явдаг юм юу гэвэл хүсдэг юм юу гэвэл тий эхлэлийг нэг зөв хүн тавьчих واخ уу тий тавихад нэг жоохон зурчиг хэрэгтэй байх нэг эхний оч хэрэгтэй байх. А ер нь бол цаашдаа яах юм гэхэлээ зөв хүнийг хайх хэрэггүй байгаа гэдэг. Сайн гэдэг. Энд бичсэн байгаа л да би бэлдээд. Яг ийм нэгэнтээ тогтолцоог бий болгосын дараа хин сайд байх нь тэр нь сайн муу хүн байх нь ямар ч хамаагүй ийм институт бий болёо гэдэг байгаа байхгүй юу? Хоёлаа адилхан л ярьсан юм байна. Би харин одоо тэр очих хүн чинь байхгүй байна гэж хэлээ. Харин тийм. Гэхдээ тэр нь бас юутай. Очих хүнийг хүлээж байгаа нь биднээс бусдаас нөгөө хорооноос гэр гэдэгт адилхан юм билээ шүү. Цаад логикоор. Бид сонгоно шүү дээ түүнийг. Яг зөв. Тэгэхээр юу гэвэл бид хэнийг сонгосон нөгөө шаардах хэрэгээ хэрэгжүүлэх хэрэгтэй юм лээ. Бидэд бол шаардах хэрэгтэй. Тэр сүмслэх хэрэг биш шүү. Нөгөө хүмүүс айгүй дондоо нюанстай юм лээ. Бидэд юнгта чи цагтаа ирээд наад нэвтрүүлгээ яг хий гэх. Тэр одоо чи намайг шаарддаг штэ. Яг энэ зөв шаардлага тавих нь бидний бас үүрэг юм лээ. Шаардахгүй бол хизээ нэгэн цагт ямар ч зөв хүн нэг унтчмаар санагдах байхгүй. Яг үнэн. Би тийм учраас би Угандагийн ерөнхийлөгч эхэлсэн байхгүй юу? Тийм тий. Тэгэхээр мэдээж нөгөө огт шаардлагагүй биш. Ер нь бол зүй нь бол тэр институцлэг байх. Тэр дотор хинч орсон гэсэн баг дарга ороод ирлээ гэж үдэл нэг айхтар муухай Угандагийн ерөнхийлөгч. Орж ирсэн чи өдрийнх нь хуваар нь баг тий. Ингээл болоо.
гэд тавьждаг. Тэгээд би нөгөө нэг илүү талах авчия гэж танд ийм гар үсэг зурх ирэхгүй гэдэг ийм одоо юмтай байлаа гэж бодъё л да, нэг ийм тогтолцсон тим гэж бодъё. Та өрөөндөө тамхитахгүй шүү энэ гэдэг. Дотоод журам урамтай байлаа гэж. Тэр хүн үгүй тэнд одоо яг гэж байх юм. Тэгээд зайлаад өгнө үстэй. Гээ зайлахгүй шүү дээ. Юу зайлах тийм. Гүрийгээс одоо харж байгаа байс тэгчнээ нөхдөд гүрийж тийм. Тэгэхээр том корпорацууд яадаг вэ гэхлээр хямд ажиллах хүч явдаг нэг хэсэг үе байсан. Хятадыг нэг үйлдвэрлэгч болгочихъя, Вьетнамыг одоо үйлдвэрлэгч болгочихъя, баахан үйлдвэрийн ажилчтай. Одоо ингэхэ болсон юм байна. Харин эсрэгээр яг тэр байгаль цаг ууртаа дата центр байх нь зөв үү? Хоёр төр нөгөө шилэн кабель холбох гээд байгаа хоёр мэдээлэл юу н одоо Хятад Орос хоёр байлаа гэхэд аюулгүйгээр Америк биш далаа доогуур биш Кубруу одоо тэр далайн том юм чинь аль хэзээ судлаад буу юм болоод байгаа юм биш тагнуулын мэдээ аавна гэдэг шиг. Харин Монголын дундуур явуулчвал ашигтай юм биш үү гэдэг. Энэ эрх ашгуудыг хүндсэн дэлхийн 8 тэрбум хүн гэхээс л тэгэхээр улс орнуудын эрх ашиг нь хаана байна гэд тэрэнд нь манай улсын хүний нөөц, газар нутгийн нөөц, боломж энэ нарны нөөцүүд нь юу байна гэдгээ томьёолж байгаа стратегийн бүтээгдэхүүн болго томьёолчаад тэгээд боломж нээгээд тэр стратегийн гэд томьёолсноо заавал хүн зарлах албагүй лангууныхаа урд тавиад нэг жоох урд тавиад тэр захынхаа те ингээд орхих нь яг төрийн их ажил. Цар хүрээний зогсоол нь тэр. Дараагийнх нь цаг дуусч чинь те. За хоёр дахь байгууллага гэж тань. Нөгөө Enterprise Ireland гэдэг байгууллага байгаа те. Эн чинь их чухал байгууллага шүү дээ. Та энийг дэлгэрэнгүй яриул дээр юм шүү. За тий. Та юу гэж бодож байна? Хоёлаа хэрэг хоёр дахь дугаараа хийн гэвэл яах вэ? Бач болно. Энэ баг харин сая чинь нэг эхний дугаар нь ингээд цаг дуусчлаа шүү дээ. Эхний байгуулгаар нь. Тий. Энэ яаж нөгөө нэг үсэг дотроо үсгдгийн сид хийдгийн нөгөө ороод ирсэн хүмүүстэй хэрхэн холбоо тогтоодгийн оюутнуудтайгаа хэрхэн ажиллаулдгийн те өөрөө мөнгө өгдөг мөнгөөр одоо мөнгө хэрэгтэй мөнгө өдөр захиран зарцуулах байгууллага гэхдээ тэрийг ямар критериудыг өгөөд нөгөө арын хаалгагүй яаж өгөөд идэв гэсэн юмнуудыг яриад. Харин энэ бас их маш чухал байгууллага учраас би энийг бүр тусдаа дугаар хийвэл илүү зүгээр болоо гэж бодож байна. Тэхүү байлаа. За тэгээ. За. Тэхүү бол одоо хоёлаа нэг 5 минутын нэг ярьчих тийм маш харамсалтай юм болох гэдэг юм л та. За тэгээ. За үнэхээр сонирхолтой дугаар байлаа. Баярлалаа Батайхаа. За өнөөдрийн дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хөндөрлж байна. Дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Од Мөндөр суугийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 сталганы Од Мөндөр хажуугаар хүрсэн. За Батайхаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.